Сайн байцгаана уу? Намайг Солонгоо гэдэг. Би багын аялалд маш их дуртай хүүхэд байсан. Тэгээд хүмүүсийг гайхалтай аяллуудад хөтлөх мөрөөдөлтэй байсан гэхүүт. Тийм учраас би өөрийн гэсэн аяллаа компани байгуулж хүмүүст мартагдшгүй аяллаа тийм туршлагыг өгөхийг хүссэн. Тэгээд тэгсэн компани ажил өргөчийн хэрээр санхүү, тайлан, ажилчдын бүртгэл гэсэн асуудлууд хяналтаас гарч эхэлсэн. Тэгээд ажилчид маань би одоо энэ ажлыг хийсэн, хийгээгүй гэж хоорондоо маргалдаад тэгээд тэрнээсээ болоод одоо манай компани уур амьсгал айгүй онцгүй болж эхэлсэн. Өдөр бүр санхүүгийн тооцоо, ажил үүргийн давхардал, тайлангийн бодлоо ёо энэ бүхэн зүгээр л oh my god болсон. Тэгээд тэрнээсээ болоод ч тэр манай компани одоо ирээдүй жоохон бүрхэг болж эхэлсэн. Тэгээд ингээл зүдрээ явж итэл харин найз маань гарч ирээд надад нэг амар гой үнэтэй зөвлөгөө өгсөн. Яагаад чи ERP програмыг ашиглаж болдгоо юм бэ? Тэгсэн чинь би ERP програмч гэж мэдэхгүй. Тэгээд юу ч гэсэн судлаад үзье гэж бодоод тэгээд ERP програмын талаар ер нь судалгаа хийсэн. Тэгээд Workson компанитай ер нь хамтарч ажиллахаар шийдээд холбогдоод тэгээд Workson компаниас ERP програмын талаар мэдээлэл аваад компанидаа ер нь нэвтрүүлж эхэлсэн. Үр дүн бол үнэхээр гайхалтай байсан. Асар урдан мэдгдсэн. Тэгээд одоо манай компани санхүү, тайлан, ажилчдын бүртгэл гээд бүхэл мэдээлэл одоо нэг дор болж тэгээд хин ямар ажил хийсэн, хизээ хийсэн ингээд тодорхой болоод ингээд ирэнгүүт л ингээд ажил дээр хүртэл ямар нэгэн маргаан үүсэх боломжгүй болсон. Бүх юм бүртгэгдсэн, бүх юм ингээд цаанаа байгаа учраас. Тэгээд бүртгэл хөтлөх одоо тайлан гаргах гэх мэт ажлууд нь бүгд автомат болсон. Тэгэнгүүт л одоо надад тийм бизнестэй одоо анхаарах, цаашаа өөр юм бодох тийм цаг зав хангалттай гарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ үед л ер нь ойлгосон л доо. Одоо бид нар ингээд Excel, Word гэл хуучны ингээд програмуудаа ноцолтоо л ингээд яваад идэг. Тэгэл тэд нар дээр янз янз юм хийх гэл тийм. Тэгж жагаад одоо ингээд бүгднгийн ингээд бүх ингээд асуудлыг нэг дор ингээд багслаад автомат болгоо шийдээд өгсөн. ERP програм гэдэг ийм гоё програм багт чи яагаад ашиглаагүй юм л доо гэж юу н бодсон. Тэгээд өмнөх бүртгэл энтрээ бодохоор одоо бодохоор өсөлт гарцаадаг. Яагаад тэгэхээр одоо гараараа бүх юм ингээл хийдэг. Тэр гарын ажиллагаа хүртэл байхгүй болгож байгаа байхгүй юу ер нь. Амар том давуу талтай. Тэгээд ер нь ингээд манай компани ер нь бүх юм ингээд аягүй гоё жигд болоод үйл ажиллагаа юм асуудалгүй чигдрээд дээрэс нь ингээд өөр юм зарцуулах хангалттай цаг завтай болоод ирсэн. Хэрвээ та нар ERP програмыг сонирхож байгаа бол би ингээд энэ дуцсныхан дугаарыг оруулчихъя. Тэгээд та нар холбогдоод тэгээд залгаад хүссэн мэдээлэл аваарэ. Баярлалаа.